Натриат ч бол хуульд заасан төрийн гэрчлэг чиглэлээр хэрэгжүүлдэг. Гэхдээ хууль тогтоомжийн өөрчлөлтөөр натриат ч бол мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэх ийм чиг үүрэг бас нэмж хөлжиж гсэн байна. Тэгэхээр бид нар бол дахиад гэрчлэгээс гадна мэдээлэх үүрэг бас гүйцэтгэж байна. Тэгэхээр энэ мэдээлэх үүрэг гэдэг бол Монголд тэр тусмаа натриат үйл ажиллагаанд бас шин тутам орж ирсэн харилцаа байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл эрсдэлтэй ямар нэгэн гүйлгээ байвал тэрийг бид нар холбогдох байгууллагууд мэдээлнэ. За энийг хэрхэн мэдээлэх вэ? Эрсдэлтэй гүйлгээ гэдэг яаж олж тогтоохоо гэдэгт бол бас хуульчийн мэргэжлийн ур чадвар бас шаардлагатай. Тэгэхээр бид нар өөрсдийн байгаа мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх баяжуулах үүднээс өнөөдрийн хилцүүлэг зохион байгуулж байна. За өнөөдрийн хилцүүлэгт бол холбооны бүгнээр Герман улс болон Франц улсын холбогдох хүмүүс ихтгэл тавьж байгаа. Тэгэхээр тэнд мөнгө угаас урьдчилан сэргийлэх асуудал натриатын оролцоо ямар байдаг? Харилцагчийг хэрхэн яаж таньдаг энэ талаар туршлагаа судалж байна. За өдөөс хойш бид нэр бас эвдрүүрийн зуршил натриат гэсэн сэдвээр хийнэ. Тэгэхээр гадаад улсууд бол натриатч бол эвдрүүрийн зуршлын харилцаанд оролцдог юм жишг бол сайн жишг бол байна. За манай улсын хувьд бол эвдрүүрийн зуршлын тухай хувьд бол энийг баталгаажуулсан зүйл байхгүй. Гэвч бид нар практикт бол талууд натриат ирэхэд хоорондын эвдрүүлийн гэр юм холбогдох баримтыг баталгаажуулаад эвдрүүлэл явж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ эвдрүүрийн зуршлын хууль гэдэг бол хөгжлөгч олон нийтэд бол эвдрэх сонгох тэр боломж өөр хүрээнд хөлжсөн байх хэвээр. Хөгжлөгч өөрөө тэндээ сонгодог байх хэвээр. Тэгэхээр өнөөдөр сонголтгүй зөвхөн шүүгдэг эвдрийн зуршил байгаа учраас дараагийн хууль тогтоомжид бас магадгүй натриатын дээр өөр бусад хуульчийн зөвлөгөөгөөр ч гэдэг юм уу тийм ээ. Тодорхой баримт ч үлдээ талууд бас эвдэрдэг байх хэвээр. За тэр эвдрэлийн шүүгч баталгаажуулдаг. Ийм эрх зорчныг бүрдүүлэх үүднээс гадаад улсад натриатчны эвдрийн зуршлын харилцаанд хэрхэн оролцож байна гэдэг талаар бусам Германы болон Францын туршлагыг судалж байна. Яг энэ цагт бол эвдрүүлэн зурчлалын тухай хуулийг босруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ үед яг энэ арга хэмжээнд бол энэ хуулийг босруулж байгаа ажлын хэсэг бол яг энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс оролцож байгаа учраас магадгүй шинэ босруулгын эвдрүүлэн зурчлалын хуульд бол натриатын оролцоос орох баха. Иргэдэд илүү сонголттойгоор эвдрэх боломжийг олох баха гэж найдаж байгаа. Энэ агуулга зорилго үүднээс өнөөдрийн хилцүүлэг бас зохион байгуулж байна. Эвдрүүлэн зурчлалын хувьд бид нар өдөр тутмын үн төлбөргүй хийдэг ажиллагаа байхгүй юу? Тий, гэрээ байгуулж байгаа эрх үүргийн тайлбарлан ирээдүйд гарах эрсдлийн хэлж өгнө. Тийм учраас бид нар өдөр тутмын хийгээд байдаг. За нэг хэсэгтээ болохоор шүүхийн дэргэд бол эвдрүүлэн зурчлах төвийг байгуулсан. Шүүхтэр очиж байгаа хүмүүс чинь биенийгээ харахаа байлжсан муудал зөв салждахгүй юм усад очдог ш. Тэгэхээр шүүхийн хажуудынхаа хэрэгжилт нь айгүй бага болчиход. Тэгээ бид нэр Герман болон Францын натриатын байгууллагаас судлаад үзэхээр ихэнхдээ эхлээд натриаттаар очиж эвдрүүлэн зурчлах ажиллагаа хийгдсэний дараа хэрвээ чадахгүй шүүхэд очдог. Эннийхээ дагуу шүүхтэр маргаан бол эрс босчихсон 100 хэргийн 90% нь нааштай шийдвэрлэгдэж байгаа ийм харагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ зуучлах шийдвэрлэх ажиллагаа маань цаг хугацааны хувьд хөрөн мөнгө зарлалын хувьд айгүй бага учраас шүүхэд болон энэ эрх зүйн маргааныг зохицуулахад айгүй нааштай арга хэрэгсэл гэж би хараад байна. Мөнгө угаах түнтэй холбоотой энэ асуудлыг хэрхэн яаж олж тогтоох вэ? Яаж шалган шийдвэрлэх вэ гэдэг дээр хуульчид нэг байр суурьтай байх юм бол энэ хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажиллагаа илүү үр дүнгээр өргөж чадж байгаа. Тэгэхээр өнөөдрийн харамж бол цэвэр мэргэжлийн хуульчдын мэргэжлийн албаачтан болж байгаагаар бас онцлог байна гэж үзэж байна. Мөнгө угаах гэмт хэргийн тухайд бол мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээс мэдээлэл авах замаар тэмцдэг олон улсын жишгтэй. Тэгээд Монгол улс ч гэсэн яг энэ олон улсын жишгийг хэрэгжүүлж ажилладаг. Энэ мэдээлэх үүрэгтэй этгээдүүд банк, санхүүгийн байгууллагууд орохоос гадна мэргэжлийн үйлчлэлийн үзүүлэгчд ордог. Тэгээд энэний нэг маань натриат байгаа. Олон улсын жишгээр бол мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх боломжийг бүрдүүлэх эрсдэлтэй мэргэжлүүдэд бол натриат хуульчид, нэгтлэн бодогчид, аудиторууд ордог. Тэгээд эдгээр мэргэжлийн үйлчлэлийн үзүүлэгчид байхгүйгээр энэ гэмт хэрэг гарах боломж бол маш хомс. ФАТФ-ийн 40 зөвлөмжийн хүрээнд натриат маань мэдээлэх үүргийг хүлээдэг. Яг энэ гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд бол мэдээлэх үүрэгтэй этгээд үүргээ биелүүлэхээс энэ амжилттай тэмцэх, энэ тогтолцоо ажиллах үндэс суурь нь болдог гэсэн үг. Энэ мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тогтолцоогоо ажиллуулахын тулд
мэдээлэл хүргэхтэй этгээдүүд үүргээ биелүүлэх ажиллагаанд онцгойлон анхаардаг. Тэгээ нотротууд бол нэлээд сүүлд мэдээлэл хүргэхтэй этгээдүүд болсон ч гэсэн сүүлийн жилүүдэд бол энэ үүрэгтэй маш их ач холбогдол өгж байгаа. Өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурал маань ч гэсэн яг бусад улсын хувьд энэ нотрот маань мэдээлэл хүргээ яаж биелүүлдэг гэдэг одоо туршлагыг судалж байгаа. Нотрот бол яг энэ мөнгө багтаа тэмцэхэд бол дараагийн шатанд очих боломжийг бүрдүүлж байна гэж харж байна. Өнөөдрийн хилцүүлгийг бид нэр дүгнэн дээр нь санал дүгнэлт бас гаргана. Тэгээ энэ холбогдох санал дүгнэлтийг одоо хууль зүйн дотоод хэргийн яам. За эвдэрэн зурчлалын тухай хуулийг босруулах ажлын хэсэг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлнэ гэж бодож байгаа. Тэгэж одоо бас энийг хууль тогтоомжид одоо бас оруулж тусгах ийм үр дүн гарах байхаа гэж одоо найдаж байгаа. Тэгээд энэ арга хэмжээнд одоо зориулж одоо бас мэргэжлийн өмсөөр оролцож энэ арга хэмжээ зохион байгуулж байна.